За ерөнхий сайд, сангийн сайд, эрүүл мэндийн сайд, хөдөлмөрийн хамгааллын сайд бас асуулт. Энэ эрүүл мэндийн салбарын цалин хөлсөг нэмэхгүй л өнөхөр одоо их 80% надад цалингийн зээлтэй, ажил нь хүнд, ачаал нь нэг. Тийм учраас одоо энэ дулаан цахилгааны нэмэгдсэндээ холбоотой эдгээр энэ байдал нь хүндрэх янзтай. Энтэй холбоотой одоо мэргэжлийн хомсдол бас орж байна. Цалингийн ятгахтаа нэг дахин биш гэхэд 50% нэмэх боломж байна уу? Тэн талаар анхаарах болно. Ер нь эрүүл мэндийн салбараа тавд анхаарат үзэлтэй. Ачаал их байна, өдөр шөнөг ажиллаж байна. Тавд одоо ер нь бидний гишүүд маань бүгдээрээ дэмжих хэрэгтэй байна энийг ерөөсөө. Энийг нэмэх боломж байна уу? Ер нь ятгахтаа 50%. За болдын жавхлан гишүүн хариулт өгье. За байсан гишүүний асуултанд нэмж хариулъя. За өнгөрсөн жилүүдэд төсвийн зардал талд бол энэ өндөр ачаалт өгсөн гол хэсэг нь бол энэ цалингийн зардал байгаа. Төсвийн одоо нэмэгдлийн ерөнхийдөө 65% нь төрийн албан багчдын цалин. За тэр нь дундаа ерөөсө 3 салбар байгаа. Боловсрол, боловсролын салбар, за мөн эрүүл мэндийн салбар. Гол хоёр одоо масс энд байдаг цалингийн нэмэгдлийн. За үндсэндээ бид ковидын үед 2021 22 онуудад одоо олигтой нэмж чадаагүй. Ингээд 23 24 онуудад бол ер нь чамгүй нэмсэн. Нийт салбараар нарах юм бол ер нь 70-80% нэмсэн. Нэмэгдлүүд нь оруулж тооцох юм болвол за ингээд одоо бид цаашдаа маш тодорхой бодлоготой явнаа. Юу вэ гэхээр төсвийн хуулийн дээр одоо төрийн албан агчдын цалинг өвний өсөлттэй уялдвал жил бүр нэмнэ гэж байгаа. За тэгэхээр эх жил бол 6-аас 8% ийм хязгаар дотор одоо нэмэх бид ийм хуулийн заалттай бүгд үүрэгтэй. Тэрнээс биш яг таны саяны